Сайн байцгаана уу? Гэр харилцааны тухай подкастын маань 11 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Тэгээд өмнөх саалаа дугаар дээр харилцан яриандаа гаргадаг 10 бүдүүл үйлдэл байгаад тэн дотор нөгөө засах болон зөвлөгөө өгөх гэдгийг бол ярьсан байгаа тий. Тэгэхээр өнөөдрийн сэдэв маань тэрнээс урган гарч байгаа буюу зөвлөгөө өгөхгүйгээр яаж ойр дотны хүмүүстэй бид нэр ингээ бодол санаагаа хуваалцах юм бэ тий. Шүүмж хэлэгчин тийм амархан биш шүү дээ гэж бид нэр боддог штэ. Тэгэхээр хэрхэн зөв санал хүсэлтээ хэлэх вэ болон шүүмж хүлээн бас авах вэ гэдэг талаар өнөөдрийн сэдвээ ярих гэж бодлоо. Тэгэхээр бид нар ер нь яагаад шүүмж хэлдэг юм бэ? Яг шүүмж хэлдэг гол шалтгаан нь юу юм бэ гэд бодохоор тэр хүнийг одоо чин сэтгэлээсээ анхаарч бодож байгаа тийм. Тэр хүнтэйгээ илүү гүн гүнзгий үнэн шударга харилцаатай байхыг хүсэж байгаа учраас бид нэр одоо бие биендээ шүүмж хэлдэг байх нэ, шүүмж юм уу одоо өөрийнхөө бодол санаа, санал хүсэлтээ бол илэрхийлдэг. За энэ нь нэг ёсондоо бас нөгөө нэг бид нар эрүүлэр хэл хязгаар тогтоох бас нэг боломж үүсгэлтэй тий. Өөрт нь таалагдахгүй болохгүй байгаа зүйлээ илтгэр хитайхан зөвөр хэлэх бас нэг арга болдог гэсэн үг. Тэгэхээр одоо миний өнөөдрийн ярих байгаа сэдвийг нэлээд өөртөө хэрэгжүүлээд дадлагшуулаад ингээд суулгаад яриандаа хэрэглээс орчих юм бол ер нь бид нэр цаашдаа хүнд өөрийнхөө бодол санааг зөв илэрхийлэхээс гадна эрүүл хэл хязгаар тогтооход ийм чухал хэрэгтэй ийм арга болдог. За шүүмж гэдгийг та хэд маань шүүмжлэх гэдэгтээ бити андуурж ойлгоорой. Тэгээд нөгөө эргцүүлэн тунгаагаад өөрийнхөө бодол санааг үнчээр хэлж байгаа тэр санал хүсэлтийг шүүмж гэдэг. Англиар болохоор нөгөө фидбек өгнө гэж ярьдаг шүү дээ. Тийм байгаа. Тэгээ нөгөө монгол руу орчуулахаар санал хүсэлт шүүмж гэдэг юм уу байгаа. Тэгэхээр байнга би санал хүсэлт шүүмж гэдэг ярих нь нэмэр сохимжгүй болохоор зөвхөн шүүмж гэж цаашдаа бол яриад явчих. Шүүмжийг бид заримдаа бусдад өгдөг, заримдаа бид нэр бусдаас авдаг. Тэгэхээр шүүмжийг мэдээж хэрэг зөв өгч авч чадах юм бол бидний өсөн хөгжгөд одоо сайжрахад бол маш хэрэгтэй. Тэгээд зарим үед бол ийм сайн туршлага болж өгдөг. За бидний ихэнх нь бол нөгөө нэг эргцүүлж тунгаасан шудраг үзэл одоо шудраг бодол санаагаар бол сангачсан явж идэг боловч нөгөө ярихдаа хүмүүсийн намайг бодох ер нь юу гэж бодох яах их бол надад хамаагүй гэд хэлээд идэг. Гэтэл яг үнэндээ бид нар өөрсдөө хүмүүс биднийг хэрхэн мэдэрч ямар хуу сэтгэлтэй байгааг бол сэтгэлийнхаа гүнд бол мэдхийг хүсэж идэг. За энэ нь ялангуяа шүүмжийг бид нэр ер нь дандаа нөгөө ойр дотны хүмүүстэй л хэлж юм уу ойр дотны хүмүүсээс авч байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө шүүмж хэлэхдээ бид нэг тал руугаа хэлбисэн хэлдэг юм уу сайхан үгнүүд хэлээд байгаа нь илүү юм дэмжих хандлагатай буюу магтаалын шинжтэй болоод ирдэг бол нөгөө талд нь бол зөв зохисгүй агуулгатай шүүмж нь бүтүүлэг юм шүүмжлэл бол болчихдог. Тэгэхээр энэ хоёрыг хитрхи шүүмжлээд одоо шүүмжлэл хэлээд одоо хүнийг одоо юм дөрмжлоод авах юм бол мэдээж хэрэг эн чинь таагүй те нөгөө талд нь бас нэг талд нь зөвхөн сайн сайхан зүйлийг хэлээд авах юм бол эн чинь өөрөө хоёр тал руугаа хит хэлбэсэн буюу юм чанартай сайн яг үнэн шударга үннийг хэлж чадахгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ нь нөгөө тийм зөв сайн фидбек болж чадахгүй байгаа. Тэгэхээр за ялангуяа одоо бид нөгөө бага насндаа айгу шүүмжлүүлж өссөн байх юм бол одоо юм шүүмжлэлээс цухтаах тэгээд шүүмжлэл гэдэг бол ер нь айгу тийм өвдөлттэй зүйл шүүмжлэл тэнцүү өвдөлт гэж ойлгодог. За бид нэр том болсон насанд хүрсэн хойноо ч гэсэндээ ер нь өнгөрсөнд ямар нэгэн байдлаар бусдаас юм таагүй шүүмжлэлт одоо шүүмжлэлтэд тулгарчихсан байх юм бол тэрийгээ бас нөгөө шүүмжлэл тэнцүү өвдөлт гэж хардаг гэсэн шүү дээ. Яг тэрэн шиг ингээд хараад хүнээс цухтаахан юм хандлагатай байгаад байдаг. Гэтэл бидний нөгөө нэг өсвөн хөгжиж сайжрахт маань энэ бол өөрөө айгүй юм хэрэгтэй. Тэгээд эргцүүл тунгаасан шудраг шүүмж болон магтаал урамшуул бол энэ хүнд хоёулаа хэрэгтэй байдаг бахны. Тэгэхээр үүнтэй та мэдээж хэрэг санал нийлэх байх гэж би бол бодож байна. За бүгдээрээ одоо шүүмж гэдэг дотроо яг хідэн төрөл байдгийн ямар элементүүдээс бүрддэг талаар ерөнхийн нэг ойлголттой болъё гэж бодож байна. Тэгэхээр хамгийн сайн шүүмж гэдэг нь өөрөө анхаарч халамжилсан одоо хайрлсан буюу тийм шүүмжийг хэлдэг. Тэгээ энэ дотор нь юу ордог вэ гэхээр тэр анхаарч байгаа та тэр хүнийг үнэхээр бодож чин сэтгэлээсээ хэлж байгаа тэр шүүмж чинь өөрөө анхаарч байгаа буюу сорилт болон дэмжлэг гэсэн хоёр хэсгээс бол бүрдэж байдаг. За дэмжих хэсэгт маань өөрөө дотроо хоёр элементээс бүрдэж байдаг. Нэгдүгээрх нь болохоор бодтойгоор үнэлэх буюу энэ нь бусдын ухаалаг байдал одоо уур чадвар одоо хэр зэрэг үзэсгэлэнтэй байгаа гэдэг ч юм уу тэдгээрийн зөвөр ингээ магтаад сайшаах юм төрөл байдаг. Тэгээ бид нар бол маш их хэрэгэлдэг тий. Миний найз хөдөлмөрч шүү. Одоо үнэхээр ухаалаг шийдвэр гаргалаа. Эн чинь тийм байлаа гэд хүнийг бодтойгоор үнэлж дүгнээ тэр хүний одоо
гэгээтэй гэрэлтэй тэр тодорч байгаа тэр ур чадварыг үнэлж байгаа чин сэтгэлээсээ мэдээж хэрэг үнэлж байгаа энэ үнэлэмж ордог. За дэмжлэг хэсгийн 2 дугаар элементэд нь аврах буюу илүү юм сэтгэл зүйн шинж чанартай байгаад байдаг. Энийг ер нь хэн хүмүүс хийж байгаагаа бол анзаардаггүй мэдэхгүй байх шиг байдیں۔ Тэгээ хин нэгэн хүн өөрийгөө одоо шүүмжилж байхад танд тухгүй хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй тэгээ нөгөө хүнийхээ өвдөл чаналтыг ингээд байхгүй болохын тулд сайхан үгээр одоо бөмбөгдөж эхэлдэг. За нэг нөгөө талд нь гэх юм бол нэмээд хүн сэтгэлийнхаа гүнд өөрийгөө эсвэл ингээд голчсон тий өөрийгөө ингээд юм таагүй байдлаар бидэрдэг байх үед тогтмол бусдын нөгөө нэг аврах буюу сэтгэлийг засах бол магтаал хэлж яадаг. Чи зүгээр л л штэ гоё л штэ яачаад байгаа тэгчээд байгаа. Миний найзтай бити тэгчи бити ингэчи гэдэг ч юм уу тий. Гэтэл тэр хүн өөрийгөө хараад чин сэтгэлээсээ өөрийгөө үнэлээд дүгнээд би үнэхээр болохгүй байгаа юм байна. За би үнэхээр тарган байгаа юм байна. Би үнэхээр засъя, залрыг одоо залруулъя гэж бодож байж болно шүү. Тэгэхэд бид нөгөө хүнд хэлээд байдаг. Чи зүгээр л штэ. Зүгээр байна. Амьдрал чинь болж л штэ гэд зүгээр ингээд нөгөө нэг авраад сэтгэлийн засах үйл ажиллагаа одоо үйлдэл өгнүүд хэлээд ингээ магтаад байдаг гэсэн. Эцсийн дүндээ энэ нь одоо өөрөө өөртөө таагүй мэдрэмж төрүүлэхгүй байхаас л үүддэг учраас энэ нь өөрөө сайн ийм дэмжлэг ийм фидбек болж чаддгүй байх нэ. Анхаарч халамжилж байгаа зөв шүүмжин дотроо дэмжлэг болон сорилт гэсэн хоёр хэсгээс бүрднэ гэд тэрнийхээ дэмжлэг хэсгийг нь сайн ярьчлаа. Тэгэхээр одоо 2 дугаар хэсэг нь буюу сорилтын хэдүүлээ ярьцгаая. Сорилт маань өөрөө дотроо бас нэг юм 2 элементээс бүрддэг байхгүй юу? Тэгэхээр нэгдүгээрх нь constructive буюу илүү сайн эргцүүлж тунгаасан тэр дүгнэлтээс гарч ирж байгаа. Энэ нь биднийг илүү юм дээш нь татсан, бидний одоо өөрөө өөрсдөө олж харж чадахгүй байгаа. Тэгээд өөрийнхөө өссөн хөгжөлт маань саад болоод байгаа тэр нэг юм муу дадал зуршил гэдэг шүү дээ. Тэрийг бас тэгээ өөрөө өөрсдөө юм хариуцлагатай байж чадахгүй байгаа тэр үеүүдийг олж хараад тэгээ чин сэтгэлээсээ туслах зорилгоор за энийгээ нэмвэл энийгээ асуул энийгээ өөрчилчих юм бол чи зориод байгаа зүйлдээ хүрэх юм биш үгээ тань ижилтэй найз нөхдөдөө эсвэл ойр дотныхоо хүмүүстэй хэлж байгаа тэр шүүмж юм байна. За сорилт хэсгийн 2 дугаар элемент нь болохоор distractive буюу ийм хор хөнөөлтөй шүүмж. Энэ нь болохоор хүнийг шууд өвтгсөн, гутаанд оромжилсан, хүнийг одоо шууд ингээд доош нь хийсэн өнгө аястай байдаг тэр шүүмжийг бол хэлдэг. За тэгэхээр саяны ярьсан 4 элементээс бид нөгөө алийн нөгөө бусдад хэлэх юм бол халамжилсан зүг болох гээд байгаа вэ гэхээр бодтойгоор үнэлээд сайн бодож дүгнсэн тэр элементүүдийн сонгоод бусдад одоо шүүмж хэлэх юм бол тэр хүн маань өөрсдөө одоо юм байгаагаараа урагшлах, сайжрахт нь бол илүү тусалж идэг тийм. Тэгтэл нөгөө талд нь нөгөө бусдыг нөгөө гутаанд оромжилсан, хөтгсөн одоо ичвтер байдалд оруулсан. Тийм өөрөө өөрийгөө бодоод юм таагүй мэдрэмж авахаас зайлс хийгээд юм хуурамчаар магтаж байгаа одоо энэ магтаал нь хүнд одоо юм сайн зүйл болтгүй байх нэ. За энэ хүртэл хэдүүлээ хамтдаа нөгөө шүүмжийн 4 төрөл тэгээд алийг авч хэрэгжүүлээд хэлэх юм бол энэ нь өөрөө зөв хүнийг анхаарсан шүүмж болчдөг. Нөгөө талд нь бас нөгөө шийтгэж байгаа, шүүмжилж байгаа, бусдыг доош нь хийж байгаа шүүмжлэл болчдөг вэ гэдэг талаар ялгаануудыг нь сайн ярилцчихлаа. Тэгэхээр одоо тэр нөгөө нэг анхаарч халамжлаа чин сэтгэлээсээ хэлж байгаа тэр шүүмжээ хэрхэн яаж одоо бусдтайгаа ялангуяа ойр дотныхоо хүндээ хэлэх вэ гэдгээ хэдүүлээ одоо сурцгаая. Тэгэхээр шүүмж хэлэхэд бол 4 үе шаттай бол ер нь шүүмжийг хэлдэг. Тэгэхээр нэгдүгээрх нь санаа сэтэл зорилгоо тодорхой болгох. За би яагаад ямар зорилго сэтэлтэйгээр энэ шүүмжийг өгч байгаа вэ гэдгийг эхлээд одоо өөрөө эргцүүлэн тунгаагаад тодорхой болгох нь хамгийн чухал алхам. За жишээлх юм бол би энэ хүнтэй дотн болох гэж байгаа мó, харилцаагаа гүнзгийрүүлэх гээд байгаа мó, эсвэл одоо зүгээр юм шийтгэх зорилготой шүүмжлээд байгаа мó, эсвэл намайг энэ шүүмжийг хэлэхэд хүргээд байгаа энэ хөтлөгч хүч нь юу юм бэ гэдгийг өөрөөсөө асуугаад тодорхой болгоно гэсэн. Тэгэхээр 2 дугаарт зөвшөөрөл авах. За та нөгөө сэтлээ саяны ярьсан нөгөө сэтлүүдэд тодорхой болгочих юм бол болгосныхаа дараа нөгөө хүнээсээ заавал зөвшөөрлийг авна. За жишээлх юм бол сайн уу танд одоо нэг санал бодлоо шүүмж хэлэх гэсэн юм аа болох уу тий? За эсвэл таны санал шүүмж хүлээн авах та одоо нээлттэй байна уу? Танд хэлж болох уу гэж дахиад асууна. Эсвэл тий та эсвэл одоо чиний талаар эргцүүлж тунгаасан нэг бодол байна. Сонсохыг хүсэж гинүү? Танд юм сонсох орон зай байна уу? Хүлээж авах боломжтой байна уу? Юу гэж бодож гин гэд өөрийнх нь бодол санааг асууна. Гэх мэтэр хамгийн гол нь та өөрийнхөөрөө нөгөө хүнээсээ зөвшөөрлийг авах юм. Биднэрт нэг өөрсдийн гэсэн нэг ярих арга барил байдаг шүү дээ. Тэгэхээр та өөртөө тохиромжтой тухтай
одоо хилэмжээ сонгоод тэр хүнээс зөвшөөрлийг авчна гэсэн. За хөвчлэн хүн ингээд танаас зөвшөөрлөө авч байхад хүн барагтаал бол үгүй гэж хэлэхгүй шүү дээ. Өө тэгэл та нээлттэй сонсъё юу гэх юм бол гэд бодох бах. Хэрвээ тэр хүн үгүй боломжгүй гэд хэлэх юм бол тэр хүнийгээ хүндлээд харилцаагаа гинэ яриагаа тэр шүүмж өгөх гэж байгаа юм ингээд зогсооно гэсэн. Хэрвээ тэр хүн маань yes гэд хэлсэн байх юм бол 3 дугаар үе шат буюу та эмзэг сул дорой байдлаар яриагаа чиглүүлэх юм. Ер нь бол хүнээс нөгөө шүүмж одоо ингээд сонсноо гэж байгаа юм чи өөрийгөө ер нь хамгаалахад ийм тун ойрхон байж идэг. Хэрвээ нөгөө яриагаа та эхлээд ийм эмзэг сул дорой байдлаа өөрийнхөө санаа зовж байгаа зүйлээ тэр хүндээ нээлттэйгээ ярих юм бол тэр хүн ч гэсэн таныг одоо ингээд сонсох тэр үүд хаалга нь илүү нээлттэй болж өгдөг гэсэн. За жишээ хэлэх юм бол илүү тодорхой болох байх гэж бодож байна л да. Нэг хүн гэдэг чинь хүнд ингээд шүүмж хэлнэ гэдэг чинь өөрөө бас айгүй их биднээс өөрсдөөс маань зориг шаарддаг. Тэгээд үнэн чудраг байхыг бас биднээс их шаарддаг штэ. Тэгэхээр өгүүлбэрээ эхлэхдээ за би энийг хуваалцах байгаад үнэндээ бол айж ин те санаа зовж ин. За эсвэл намайг энэ яриаг ярихаар чамайг дуугаа болчих юм болов надтай найзлахаа болчих үү дээ. Эсвэл одоо бид нар их ярьдаг штэ харьцаа болчих үү дээ гэж боддог ч гэдэм юм те. Тэгээд гэж их санаа зовж байна гэ таны өөрөө чи юу санаа зовоод байгаа тэр тэрийгэ хэлмээр байгаа зүйлээ хэлэх гэхээр танд өөрт чинь санаа зовоод байгаа тэр зүйлээ хамгийн гол нь тэр мэдрэмжээ хуваалцах юм. За тэгэхээр энэ мэдрэмжээ хуваалцсныхаа дараа та дөрөвдөх буюу хэлж байгаа зүйлдээ хариуцлагатай байх. Энэ нь одоо юу гэж байгаа вэ гэхээр та хин нэгэн ойр дотны хүндээ л одоо ялангуяа шүүмж хэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр таны хэлж байгаа шүүмж бол ерөөсөө хамгийн гол нь таны өөрийг чинь харах үнцэг. Таны мэдрэмж одоо нэг санаандаа таны төсөөлсөн төсөөлөл одоо стори гэж байгаа юм л да. Тэгэхгүй ингээд бид нэр чи тим тэгээд гэд хэлээд нөгөө хүнийг чи гэж явчихдаг. Тэгэхээр ихтер хэлчихэж байгаа зүйлээ өөрийн болгоод би гэд өөр дээр татаж авчирна гэсэн. Тэгэхээр нөгөө за жишээ хэлэх юм бол нөгөө шүүмжээ эхлэхдээ миний харж байгаа өнцгөр бол та чи эсвэл ингээд ах шиг байна. Эн чин надад одоо ингэж нөлөөлж байна гэд хэлдэг ч юм уу. За эсвэл за миний төсөөлж байгаа төсөөллөөр би таныг ингэж хараад байгаа юм аа. Эн чин надад ийм мэдрэмж төрүүлээд байгаа маа гэдгийг хэлэх юм. Эсвэл за миний харж байгаа, миний мэдэрч байгаагаар та чи ингээд ах шиг байна гэд та нөгөө хэлмээр байгаа шүүмжээ эндээ хэлээд тэгээд та ингээд өөрийнхөө хэлмээр байгаа мэдрэж байгаа мэдрэмжээ ингээд өөрийнхөө одоо бодож санджсэн шүүмжээ ингээд хэлчлээш нөгөө хүндээ тэгэхээр нөгөө хүн чинь ямар нэгэн байдлаар танд эргүүлээд тодорхой хариу үйлдэл үзүүлэхээр та тэр хүнийг сонсох бас нэг өөртөө тийм за би энэ хүнийг эргүүлээд сонсон шүү гэдгээ сэтгэл зүйн та өөрөө бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ингээд хэдүүлээ болохоор хэрхэн яаж зөв хүнд шүүмж хэлэх вэ гэдгийг бас сурчлаа. За тэгэхээр дахиад та хэдтэй сануулхад шүүмж одоо хэлэх шат дараалан 4 шаттай. Нэгдүгээрх нь болохоор та ямар санаа сэтгэлтэй тэрийг хэлж байгаа вэ? Хоёрдугаар зөвшөөрлийн ам, гуравдугаар талаар харилцан яриагаа эхлүүлэхдээ эмзэг сул дорой байдлаа өөрөө нуухгүй, илэн далангуу хэлэх. Дөрөвдүгээрт нь болохоор тэг хэлчихэж байгаа зүйлээ өөрийн өнцгөөс буюу би ингэж хараад байгаа, би ингэж байгаа гэдгээ хэлээд тэгээд сэтгэл зүйн одоо нэмэх чухал зүйл нь 5 дугаарт нь буюу тэр хүнийгээ сонсох сэтгэл зүйн бэлтгэлтэй байна гэсэн. За одоо бид нэр өөрсдөө хэрхэн зөв шүүмж хүлээж авах вэ гэдэг талаар буюу подкастынхаа 3 дахь үнс хэсэг рүү орж байна. За хүн бүрл ер нь бусдаас өөрийнхөө хийж байгаа зүйлийн тухай эсвэл өөрийг нь хүмүүс юу гэж харж мэдэрч байгаа талаар мэдхийг хүсдэг боловч нөгөө шүүмж хүлээж авах бэлтгэл бага эсвэл ерөнхийдөө байдаггүй. Тэгээд хүмүүс намайг юу гэж бодох нь ерөөсөө хамаагүй чухал биш гэдэг. Гэтэл яг үүндээ бид нэр сэтгэлийнхаа гүнд ямар ч байсан мэдхийг хүсдэг. Тэгжээж бид нэр өөрсдөө сайжирч, урагшилж одоо зөв алхам аавна гэсэн. Заримдаа бидний өөрсдөө маань нөгөө blind spot буюу бид нэр харахгүй ингээд өнцөг бас байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэрийн маань бас ойр дотны маань үнэхээр итгэж найдаж байгаа тэр хүмүүс маань биднэрт олоод бас хараад хэлээд бид нарыг сайжрахад бас тусалдаг тий. Тийм болохоор хэдүүлээ одоо хамтдаа хэрхэн яаж зөв нөгөө шүүмж хүлээж авах вэ? Тэрэндээ бүгдээрээ суралцгаая. Нэгдүгээр алхам нь буюу тэр хүнийг юу гэж хэлэх гээд байгааг нь ойлгохоор хичээх. Өөрийгөө хамгаалахгүй гэсэн үг л дээ. Ингээд бамбаа уртаа барьчаад ингээд энэ юусэн ч надад хамаагүй гэдэг ах биш. Тэр хүний юу гэж хэлэх гээд байгаа та чин сэтгэлээсээ ойлгох. За хүн танаас зөвшөөрлийг чинь асуугаад өөрийн шүүмжээ хэлж байгаа бол аль болох идэвхтэй сонсоод тэр хүний нөгөө гаргаж байгаа санаа бодлыг нь ойлгохын тулд одоо юм шаардлагатай үед нь асуулт асан зогсоогоорой. Таны нэг хүртэл ингэ ярьчлаа.
биний энэ ойлгож байгаа зөв үү гэх мэтчлэн зарим үед нь зогсоогоод тэр хүнээс асуулт асууна. Бас дээрэс нь ямар нэгэн байдлаар одоо таны одоо сэтгэлийн шарах чинь өдөөдөөд одоо танд ингээд эсгийн аргагүй хэцүү байгаад юм уу? Яриаг сонсч чадхааргүй байх юм бол тэр хүндээ хэлээд одоо түр зогсъё гэдэг юм уу? Эсвэл би энэс цааш одоо сонсч чадахгүй нэ яриагаа ингээд өндөрлөё гэж болно. Тэгээд яриагаа үргэлжлүүлэхээр шийдээ тэр хүнийг бүрэн сонссон гэж үзэх юм бол хоёрдугаар алхамдаа баярснаа илэрхийлэх. Хэрвээ та танд одоо шүүмжил өгч байгаа хүнийхээ хэлэх гээд байгаа гол санаа сэтлийг нь одоо ойлгосон гэж үзэх юм бол нөгөө хүн маань одоо хитрхи хол зарим үед нөгөө хүн чинь ингээд бас айгүй их ношоо гол юм руугаа орохгүй тойруулаад яваад ах магадaltaй гэсэн хэдий боловч тэр хүн бас чугамнаас сэтэрсэн байсан ч хамаагүй таныг одоо анхаарсандаа хэлж байгаа учраас ямар нэгэн тайлбаргүй өөрийгөө хамгаалахгүйгээр бас шүмж шүүхгүйгээр зөвхөн баярлаа гэд хэлж болно. За зөвлөгөө өгсөнд баярлаа, ингэж хэлсэнд баярлаа гэд ингээд боловсон байдлаар яриагаа дуусгаж болно. За ингээд дараагийн түвшнийх буюу илүү энийг ингээд дахин хэрэгжүүлээд байгаа юм бол бид нэр ийм өөрийн болгож суулгаж авахаас гадна арай илүү ийм сайн харилцагч тийм болж чадна. Тэгэхээр энэ 3 дугаар алхам нь буюу нөлөөллөө хуваалцах. За тэр шүүмжийг нь сонсоод танд ямар байсан бэ гэдгээ нөгөө хүндээ хуваалцах юм. Жишээлх юм бол за таны хэлсэн зүйлийг сонсоод би ийм зүйлүүдийг мэдэрч байна. Эсвэл за таны хэлсэн зүйлийг сонсоод би одоо өөрөөсөө ийм зүйлүүдийг анзаарлаа, ойлголоо гэх мэтэр та өөрөө юу мэдэрч байгаа юм, юу бодож байгаа тэр зүйлээ нөгөө одоо шүүмжилсэн хүндээ хуваалцнаа гэсэн үг. 4-р алхам нь болохоор хэлсэн санал шүүмжийг нь одоо хүлээн авч одоо хэрэгжүүлэх юм уу хэрэгжүүлэхгүй юу гэдгээ тодорхой хэлнэ гэсэн үг. Жишээлх юм бол таны хэлсэн зүйл надад одоо илүү үнэн санагдаж байна. Тийм учраас би өөртөө энэ хэсгийг аваад авч хэрэгжүүлье. Эсвэл таны хэлсэн зүйл надад нэг л ойрхон болсонгүй. Би энийг ч одоо хүлээж авч чадахгүй нэ гэд шудраг хэлж болно. Дараагийн нэг жишээ нь гэх юм бол зарим хэсгийг нь одоо сонсоход надад үнэхээр хэцүү байлаа, таагүй байлаа, тухгүй байлаа. Гэхдээ таны хэлсэн зүйл үнэн байсан болохоор би авч хэрэгжүүлээ, өөртөө анхааръя, энийгээ сайжруулъя гэдэг ч юм уу. Гэх мэтэр ямар нэгэн тэр зүйлийг сонсоод нэг хариу үйлдэл хийх гэдэг шүү дээ. Тэгээд тэр хариу үйлдэл хийх юм уу, хийхгүй юу гэдгээ одоо шүүмжилсэн үндэ илдгээр хэлнэ гэсэн. За тэгэхээр саяны ярьсан зүйлүүдээ базаад хэлэхэд нэгдүгээр нөгөө шүүмжүүлж авахдаа та тэр хүний хэлэх гээд байгаа гол санааг нь ойлгохоор хичээх ойлгочлоо гэж үзэх юм бол тэр хүндээ баярлаа гэдгээ хэлнэ гэсэн. Тэгээд баярлаа гэд яриагаа ингээд дуусгаж болно 2 хувь шигтаар. Эсвэл 3 дугаарх буюу одоо нөлөөллөө хуваалцах. Таны хэлсэн зүйлийг сонсоод би ийм зүйл мэдэрлээ. 4-р нь болохоор за таны хэлсэн зүйлүүдээс би одоо энэ зүйл нь надад одоо хэрэгтэй байлаа. Би авч хэрэгжүүлнэ. Энэ зүйлүүдийг би хэрэгжүүлж чадахгүй нэ. Ойлгоорой. Ингээд энэ 4 үе шатаар дуусгаж болно. Хамгийн гол нь нөгөө шүүмж өгөх авахаасаа өмнө бид хоёр харилцан хоёр талаас итгэж байгаа эцэл байна уу гэдгийг шалгах одоо тэрийг мэддэг байх хэрэгтэй. Тэгээ харилцаа шин тодорхой хэмжээний итгэлцтэй суурилдаг учраас хүн чинь нөгөө итгэж байгаа хүнээсээ л шүүмж авах юм уу түүнийг нь сонсдог учраас та заавал одоо нөгөө би энэ хүнд итгэж гэнэ үү? Энэ хүн надад итгэж байгаа л битээр нөгөө харилцан итгэлцэл байна уу гэдгийг шалгаж агаад тэгээд тэрнийхээ дараа тэр нөгөө нэг таны бодоод байгаа маш сайн эргцүүлж тунгаасан зөв гэж бодож байгаа тэр хүнийг бодоод анхааж халамжлаад чин шударгаар хэлж байгаа тэр шүүмжээ хуваалцаарай гэж та бүгдээсээ хүсье. За өнөөдөр энэ хүрээд манай өдрийн подкаст маань өндөрлж байна. Гэр гээвээ сонсоод харилцаагаа эргүүлэх алхам хийсэн. Танд маш их баярлалаа. Тэгээд энэ дугаар маань таалагдсан бол лайк, шеэр хийгээд комент үлдээгээрэй. Бас subscribe хийхээ битгий мартаарай. Тэгээд subscribe чинь бас аюул чухал байд юм бэлээ. За эх 7 хоногийн 8 сарын 25-ныхаа дугаараар нөхөр бит хоёр хамтдаа тэтгэлэггүй ч гэсэндээ хэрхэн яаж Америкт гэр бүлэрээ сурах вэ гэдэг талаар дэлгэрүүлж ярья гэд яриад тохирсон байгаа тий. Тэгээд тэр дугаараа хүргэнэ. За тэгээд эх 7 хоног уулзлаа. Түр баяртай.